Бидний бэлтгэн хүргэдэг өгүүлэлэг роман туужийг үргэлжлүүлэн сонсохыг хүсвэл манай YouTube хуудсан дээр subscribe болон хонхон дээр дараарай. Мөн энэ бичлэг дээр лайктарч, комент бичээд шеэр хийгээрэй. Хүжийн гал 2 дугаар хэсэг. Тэгээд яая гэж дүүмэн гэвэл нэгэнт багш ламын мэдлээс давах газаргүйгээс хойш төвд нам үзэн нэртэй байна. Гэвч би Монгол нам үзэж эхэлсэн. Та энэ тухай багштанд үг алдуузээ. Тэр Монгол үзэж байна гэж мэдвэл сүйд болох нь тэр шүү гэв. Ямар учраас Монгол үзэх болсныг асуухад төвд намыг хэдэн удаа түм дахин уншивч амьдарч аж төрж явахад хэрэг болох юм байхгүй. Харин монголч болвол ядаж доо ангийн сургаалыг уншаад жин тэгэхэд ямар юм төхөөрч явдаг болохыг мэдэн шүү дээ гэж дүүмэн хэлдэг байв. Төвд нам аж төрж амьдрахад чухам ямар хэрэгтэй юм бэ гэж дүү маань багшаасаа асуудаг байжээ. Тэгэхэд ном их үзэж олон дахин уншсны үр шимийг хүн энэ насандаа олж хүртэхгүй. Гагцхүү өгсөн хойно хойд насанд хэрэг болно гэж багшд нь залбирэн өгүүлдэг байж гин. Тэгвэл үдсэн номынхаа үр шимийг даруй хүртгэхийг хүсвэл түргэн өгөх хэрэгтэй болох нэ гэж ундрах асуужээ. Багштан уурлаж чи үдсэн номын үр шимд яарах болоогүй байна. Дахин хэдэн 10 их шогол ном тогтоож над шиг хэдэн бум дахин унших хэрэгтэй гэдэг байсан гэжээ. Багшд нь нэг өдөр өвчлөн хэвдэж байжээ. Тэгээд ундрах чи явж эмч ламыг залжир гэжээ. Ундрах. Багштаа нэгэнт бурхны номонд нэвтрхий болоод хэдэн бум дахин уншсан тул түүнийхээ үр шимийг олж хүртэх гэж яарч байгаа биз? Бас ч хойднаас бүхэл бүтнээрээ байгаа тул та одоо нирван дүрийг үзүүлвч гомдох хорогдох зүйлгүй босуу гэж ундрах өчөв. Энэ үгийг сонсож багштан хилэгнэж ундрахыг торлог модоор нэвширтэл жанжжээ. Энэ явдлаас хойш багштны уур хилэн үргэлж бадран ундрахын төвд номд дургуйцэх нь улам нэмэгдсэн тул багштны гарын шүрийг өдөртөө хэд дахин идэх болов. Нэгэн өдөр ундрахын дээлийн цорхоогоор Монгол үсгийн цагаан толгой зухиж байхыг багш нь харамгацаа булааж аваад галзуурсан мэт уурлан урч хаялаа. Тэгээд ундрахыг тарих толгойгүй балбаж дахин Монгол ном авч явбал чамайг да гэж сүрдүүлэн занлаа. Багш лам ундрахыг Монгол ном үзүүлэхгүй гэж үргэлж чандлан хянаж байв. Эдгүйд нь тусан дэнгийн багч болов хэрэгэлсэн бол их гихчийн байцаалт шүлтийг явуулна. Дүүмийн өдрийн цагт багшны тогоо шанагаас өксүүлэн бүх ажлыг амжуулж бас сүм дугны хар бор ажлыг хийх тул өчүүхэн ч завгүй. Гагцхүү бүх хийдийнхэн унтсан гүн шүн өвлийн тэсгэм хүйдэнд болов гэрийн гадна сууж сарны гэрэлд Монгол номоо хичээнгэлэн үздэг байжээ. Саргүй шүн бол түүнд хүнд хүчээр ажлын өдрүүдээс жилүү уйтгартай өнгөрдөг байжээ. Нүдийн анаад чимээгүй хэвтэгт нь уншиж дуусаагүй номны дараагийн мөрүүд нь санагдаж шүнийг ихэнхийг сэрүүн хэвтэнэ. Ингэж хэвтэхдээ эрдэм сурах хамаг насаа алдаж байна гэж гунхирна. Үнэхээр эрдэм сурах насаа алдсан тэр зуны саргүй нэг шүн харанхуй орчлон голон гаслах түүний тархинаа гэрэлт зохын гэрэл мэд өчүүхэн нэг бодол орж иржээ. Түүний уншсан номын дотор нэгэн хичээлд хүн гэрэлт зохын гэрлээр бичиг уншин сурсан гэх нэгэн явдал санагджээ. Тэр зохын гэрэл багш ламын досон дэнгийн гэрлийг бодвол юухан байх билээ. Хамгийн жижиг цөвцтэй зулын гэрлээс баг хүжийн цог мэт өчүүхэн биз гэж санав. Гэвч түүгээр ном уншиж болдог байж шүү. Болдогч гэсэн тэр гэрэлт зохыг хаанаас олох билээ? Шүний харах үед хүжийн гал мэт үзэгдэн явдаг тэр өчүүхэн амьтныг хаанаас олох билээ гэж гунхирдаг байжээ. Би нэгэн удаа дүүгээ ирэхээр хүрээ тийш давхив. Үдшийн бүрий эхэлж холын юм үзэгдэхгүй болов. Багш ламын хашааны хаалга түгжээтэй бөгөөд хичнээн дуудавч тайлж өгсөнгүй. Дүү маань намайг үргэлж харуулдаж байдаг тул хичнээн ороо ирвч төдгөн тайлаад өгдөг юмсан. Тэр унтчихв уу? Дүүтэйгээ одоо их суулзвал мөд эргэж ирч чадахгүй яая гэж гайхаж байгаад хашаан дээгүүр нь даваад орчихв. Багш ламын зун суух жижиг модон байшингийн үүд нь дотроосоо түгжээтэй. Онгорхой цонхоор бурхны нөмөн зуул сөмөлзөвч байшин дотор хүн бие эсэх нь мэдэгцэнгүй. Миний дүү ундрахаа гэж би аяархан дуудав. Чимээ алга дахиад ундрахаа гэж дуудав. Хариу алга. Гагцхүү сөмөлзөх зулын гэрэлд алтлаг өнгөт бурхтын дүр бүдэгхэн үзэгдэнэ. Хүн байна уу гэж цонхоор өнгөтөл үл мэдэг чичирхийсэн дуу сонстоод бас үргэлжлэнэ. Багшд нь намайг хулгайч гэж айсан бизээ гэж бодоод багшаа би ундрахын гэж хэлтэл
дасалж "Чи ундрахын сүнс үү?" гэж жижирхээсэн багшдны дуу танигдав. Игшин зур сонсогдсон сүнс гэдэг үгийг сонсоод өөртөө итгэсэнгүй. Яагаад сүнс байх билээ? Лав дашаа сонсов. Ах гисний сүнс гэж дууснаас зайлахгүй гэж бодоод "Тийм ээ, та багштан мөн үү?" гэв. Богинохон тарин уншиж жижирхээсэн дуу улам чангадан гарч байшин дотор хангир чингэр болсон чимээ дэгдэв. Багштан торонд орсон охтон шиг жижиг байшиндаа турчигнэж байснаа "Хүй, багш минь бий байна" гэж биеэ таниулахын хооронд нөгөө этгээдийн онгорхой цонхоор үсрэн гарч таминь ундрах бог болжээ. Тэр бог болоод босож ирэв" гэж дуу тавин орилж хамар хашаа руу харайж оров. Ундрах бог болов. Тэр босож ирэв гэсэн үглийн муухай дуугаар үргэлжлэн хашигчив. Ундрах бог болов гэсэн үгийг сонсоод дотор пал хийж чухам хаана байгаагаа мэдхээ байгаад бүх бие чулуу болчихсон юм шиг хөшчөв. Хаалганы түгжээг тайлж гараад уяатаа морио тайлж мордох гэтэл морь минь хамраа дуугархан өргөв. Харвал гудамжны болон бүрд лам нар бөөнөрөн зогсож "Тэр мөн за явлаа, наашаа явах нь" гэж шивэр авир ярилцсан. Би мориндоо мордон лам нарын зүг явлаа. Гэтэл тэд зүхтаана. "Дүү минь бог болов гэдэг үг улам лавширэн. Би зүүдлээгүй. Дүү минь хаана байна? Орчлонд ганц санаж сарвайх дүү минь. Богч болсон юу ч болсон би түүнтэй заавал уулзах ёстой. Лам нараа, та нар яагаад зүхтэн вэ? Гөрөөчний гэрт чон гөлгөлдөг билүү? Лам та нар буг чөтгөрийн нэрлэг биш билүү? Тэгээд та нарын хүрээ хэд чинь буг чөтгөр нарын орон болов уу? Дүүгийн минь та нар яав? Дүү минь хаана байна гэж хашгирэн лам нарын хойноос давхин тэр жижиг хийдэг шөнийн турш тавгүй болгов. Гэвч би хинтээж тохиолдож дүүгээ асууж чадсангүй бөгөөд хөөрхий дүүгээ хаана байгааг ч мэдэж чадсангүй билээ. Хид рүү ирсэн дэртээ зүүн хойд замаар нүгэлцэн бараа юм наашиж явах нь харагдав. Түүн дээр давхин хүрвэл үхэр тэргээр ус зөөдөг өвгөн ус тээж яваа нажээ. "Миний дүү ундрах хайжсныг мэдвүү?" гэж түүнээс асуув. Өвгөн ойртон ирж миний нүрөө дөлийг хараад "Тэр жаалхүү өнгөрсөн шөнө нас барсныг өглөө нь хөдөөлүүлсэн гин билээ" гэв. Өвгөний илүг толгойд минь эргэлзсэн өчүүхэн горлыг тас татаж ухаан сэтгэл минь зовлонгийн гашуун далайд пал хийтэл унав. Дүү минь өчөө. Бас тэр бог болов. Үгүй, нүдээр үзэхээс нааш яасан ч итгэхгүй. Уулзах гордол тасрахгүй гэж бодогдно. Тэгээд түүний хаана оршуулсан бол гэж өвгнөөс асуувал өвгөн буурал толгоогоо эргүүлэн зүүн хойд хүнчин толгой руу харав. Та хөжийн гал зохиолын үргэлжлэлийг манай YouTube хуудаснаас сонсоорой.